Миний амьдралд янз бүрийн зүйлс тохиолдож байлаа. Сонио хүмүүс намайг дагаж нэг удаа бүр дээрэмдүүлэх хүртэл шахаж байсан. Гэхдээ би тиймэрхүү зүйлээс ерөөсөө айдаггүй л дээ. Би өмнө олон ч зүйлтэй таарч байсан ч би хүчтэй гэж өөрийгөө боддог. Би муу юм болох эсхийг их сайн мэддэг. Манай найзууд намайг 6 дахь мэдрэгүүтэй гэж хүртэл ярьдаг байлаа. Би мухар сүсгтэн биш ч гэхдээ миний мэдрэмж үнэхээр сайн хөгжсөн байсан. Нэг өдөр надад өмнө төрж байгаагүйгээр муу юм болох гэж байгаа юм шиг хачин мэдрэмж төрлөө. Коллежийн эхний жилдээ би их гой орон сууцнд амьдардаг байсан. Надад тэнд амьдрах их таалагддаг байлаа. Тухайн өдөр 5 дахь өдөр л байсан. Би банк хаахаас өмнө орох хэрэгтэй байсан юм.